Диплом подкастынхаа шинэхэн дугаар тавтай морил. За энэхүү дугаарын маань зочноор Америкийн нэгдсэн улсад магистрийн зэрэг хамгаалж байгаа бизнесийн удирдлагаар одоо сурж байгаа Цэрэн Лам эгч маань хүрэлцэн ирсэн байна. Урилгыг маань хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Оролцуулж аваад баярлалаа. За окей. Тэгэхээр подкастынхаа эхэнд яагаад Америкийн нэгдсэн улс те магистраа сурж байгаа талаарх аяллахын талаар хоёлоо яриагаа эхлүүлэх үү. За тэгээ. Тийм яг нөгөө би бакалавра бас Америкт хийсэн байгаа. 2018 онд төгсөөд ирээд бакалавра төгсчөөд Монголд ирж 3 жил ажилласан. Тэгээ ер нь бол яг анханасаа бакалавра төгсөөд ирэхдээ за би үргэлжлүүлж бол магистр сурна гэдгийг мэддэг байсан. Тэгээд яг сая ковидын үеэр л 2020 онд локдаунтай байх үеэр ерөнхийдөө за би одоо яг магистрт явах юугаа одоо аппликейшн процессаа одоо эхлүүлье гэд ер нь бол өмнө нь Америкт сурсан болохоор магистраа өөр оронд хийж үзье гэж агиух бодсон. Тэгээд өөр орнуудын магистрийг судлаад ерөнхийдөө бизнесээр үргэлжлүүлж сурна гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд за бизнесийн удирдлагын магистрийн чиглэлээр өөр орнуудад сурыг хаашаа сурах гэж судлаад байсан чинь Канад ч юм уу тэг Европын орнууд их татагдсан. Гэхдээ яг нөгөө нэг одоо бидний Монгол одоо нормал тэг дундаж Монгол айлын санхүү ямар байдаг вүлээ яг одоо том сургуулиудын төлбөрийг төлж сурахад хэцүү. Тийм учраас тэтгэлэг гэдэг зүйл хамгийн чухал. Миний хувьд бол хамгийн чухал одоо фактор тий хүчин зүйл байсан. Тийм болохоор хаана тэтгэлэг надад илүү сайн өгөх вэ гэд хангалтал ялчгүй Америкийн сургууль, хувийн сургуулиуд одоо том сургуулиуд бол тэтгэлийн гадаад оюутан тэтгэлэг өгдөг гэдэг хэмжээгээр ялангуяа бизнесийн удирдлагын магистрт бол тэтгэлэг аюу ховор байдаг. Том сургуулиуд бол шууд автоматикли тий хэрвээ орж чадах юм бол шууд 100% гэдэг өчөж байгаа. Гэхдээ яг тэр одоо нөгөө Ivy League гэж ярьдаг томоос доод хуудад бол яаж тэтгэлэгтэй сурах уу гэхээр ялчгүй Америкийн сургуулиуд бол илүү байгаад байсан. Тэгээд ерөнхийдөө яг одоо үнэнгээр хариулахад бол намайг бол Америк руу тэтгэлэл их татсан. Бакалавра ч гэсэн 100% тэтгэлэгтэй сурсан. Тэгээд санхүүгийн одоо тэр дарамтгүйгээр сурья гэдэг зүйлэл надад хамгийн чухал байсан болохоор Америкийг сонгосон. За тэгээд яг мэдээж зөвхөн мөнгөний бодоод дургуй газар руу яваагүй. Америкт өмнө сурж исэн болохоор надад ойр санагддаг. Соёл нь ч гэсэн ерөнхийдөө хувь хүний маань зан аран шинд ерөнхийдөө нэлээд нийцсэн байдаг. Тийм болохоор одоо Европын орнууд ч юм уу Канад гэж бодож ирсэн болоод Америкийн сургуулиуд материалаа өгөөд тэгээд тэтгэлэг аваад явсан байгаа. 2021 оны 7 сард явсан. Вау, сонирхолтойсэн шүү дээ. Тэгэхээр бүр бакалавраас эхлээд Америкт байжсэн юм шүү дээ. Бакалавра яг Монгол болол тэг байсан. Тэгээд 10 жилээ төгсчөөд ерөнхийдөө за Америк явъя гэдэг шийдвэрийг гаргаад бакалаврт 2014 онд явж исэн. Тэгээд тэндээс эхлээд ерөнхийдөө Америктэй холбоотой тийм нэг юм хэлсэн. Зөв. Тун сонирхолтой. Тэгэхээр та нөгөө нэг University of Rochester. Аяна буруулцаг байсан. За окей. Тэр сургуулийн тэгвэл яагаад сонгосон юм да? Америкт нэлээд олон сургуулиуд байгаа шүү дээ. Harvard гэд амар лаглаг нэртэй. Тэгэхээр яагаад тэр сургуулийг сонгож та илүү тэрэндээ бас бизнесийн удирдлагаар суралцах хүсэл төрсөн бэ? Тийм. Тэгээд бас яг энийг ярих нь айгүй зөв байгаад байна. University of Rochester гэдэг би ингээд Монголд ирээд хэлвэл хүмүүс бол тэр бүр сайн мэдэхгүй. Америкт бол нэлийн алдартай сургууль байгаа. Гэхдээ яг одоо ерөнхийдөө томьёогийн үзэгчид бол яг л гадагшаа сурыг гэж боддог хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүс хандаж хэлгээд сургууль сонголт гэдэг зүйл бол маш чухал. Ер нь career progress цаашаа яаж явах уу? Career progress-аас гадна ерөнхийдөө тэнд очиод би чинь зөвхөн сурах гал явж байгаа биш. Би чинь бас хүн шүү дээ, тий, амьдрын шүү дээ, тий. Тэгэхээр ер нь ямар мэдрэмж авах уу? Яаж амьдралын одоо тэр дараагийн 4 жилээ эсвэл 2 жилээ яаж өнгөрөх үү гэдэг бол сургуулийн сонголт аюул чухал санагддаг. Байршил, тий, инээ тэргээ зөндөө олон юмнууд хамт олон хүрээлэл гэдэг, тий. University of Rochester-ыг сонгосон шалтгаан бол би нөгөө одоо яг бакалаврыг холоод ярьчвал аягүй их юм болчих واخ. Тэгэхээр би мастрал ярьчих тий. Тэгэхээр мастер сурахдаа ерөнхийдөө MBA буюу бизнесийн удирдлагын магистраар сурна гэдгийг мэдчихсэн. Гэтэл яг MBA гэдэг ингээд бизнесийн сургууль гэдэг Америкт бол маш алдартай тий. Хуулийн сургууль, анагаахын сургууль, бизнесийн сургуулиуд бол магистрийн түвшинд хамгийн одоо өрсөлдөөнтэй алдартай нь байдаг. Тэгэхээр тэр дотроо бизнесийн сургууль яадаг вэ гэхээр бүгд MBA гэж байгаа боловч MBA-ийн дотроо ингээд саллаа явчихдаг. Очсны дараа шууд одоо мэргэжил сонголт гэдэгтэй адилхан уг нь бол мэргэжлийн MBA гэхдээ тэр дотроо focus group гэж байдаг, concentration гэж ярьдаг. Тийм болохоор ямар чиглэлээр илүү гүнзгийрж MBA судлах юм бэ гэж асуудаг. Одоо бидний хичээл сонголтын дээр нөлөөлдөг.
Тэнд бол би ерөнхийдөө Монголоос явахдаа материал авахдаа технологиор явна гэдгийг бол мэдчихсэн. Монголд байхдаа Nest Academy гэдэг технологийн стартап компанид ажиллаж байсан. Ерөнхийдөө тэндээс технологи таартай болох тэр юм маань ихсэн байдаг. Тийм болохоор за технологиор үргэлжлүүлж явмаар байна гэд судлаад үзэн гутал яг технологийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистрт ямар сургуулиуд илүү вэ гэх гутал STEM MBA гэж шинээр гарсан байгаа. Шинэ жоохон нэлээд удаж байгаа. Гэхдээ Монголд бол хараахан мэдгүй байгаа. Тэгэхээр бизнесийн чиглэлүүд ч гэсэн нөгөө бидний өмнөх мэддэг бизнесийн нэг ойлголт бол нийгмийн ухаан л гэж бодоод байдаг шүү дээ. Тэгээ жоохон Монголд гэсэн жоохон нэг тийм сөрөг үзүүлэлт байгаад ойлголт байгаад байдаг. Гэхдээ Америкт болохоор бизнесийн ухааны чиглэлүүд магистрийн түвшин бол STEM MBA буюу шинжлэх ухаан дээр суурилсан MBA гэж байдаг болсон. University of Rochester-гийн сургууль маань бол Америкта биш бүр дэлхийд хамгийн анхны STEM MBA хөтөлбөрийг гаргасан бизнесийн сургууль Simon Business School гэж байгаа. University of Rochester бол том сургууль маань. Тэр дотроо бизнесийн сургуулийн нэр нь Simon Business School гэж байгаа. Энэ сургууль маань бол STEM MBA буюу шинжлэх ухаан дээр суурилсан бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрийг анх удаа гаргасан сургууль. Тэр хэмжээгээрээ бидний 2 жилийн хөтөлбөр маань маш их шинжлэх ухаан дээр суурилсан буюу тоон анализ дээр суурилсан. Бидрэг бүр код бичиж шаарддаг. Тийм бизнесийн удирдлагын чиглэл байгаа. Тэгэхээр гаргаж байгаа бизнесийн шийдвэр болгон чинь датан дээр суурилсан энэ дүн шинжилгээтэй ийм шийдвэр байх ёстой гэдгийг үнэлдэг сургууль гэсэн үг юм. Тэгэхээр ийм хөтөлбөртэй сургууль болохоор төгсөгч нар нь ерөнхийдөө технологийн салбарт бол маш амжилттай явдаг буюу дэлхийн топ Fortune 500 гэж ярьдаг 500 ч гэлтгүй бүр хамгийн топ компаниуд руу бол маш амжилттай ордог ийм сургууль байсан. Тэгээд за би энэ сургуульд сурах юм бол миний яг хүсэж байгаа чиглэл рүү ирээдүйд явах юм байна, явж болох юм байна гэдгийг мэдээд за тэгм гол дахиад нөгөө тэтгэлэг гэдэг асуудал гарч ирээд байгаа. Тэгээд за энэ сургууль надад тэтгэлэг өгөх болов уу гэж судлаад үзсэн чинь энэ сургууль маань мөн яг Америк дотроо бизнесийн сургуулиуд дотроо 100% тэтгэлэг өгдөг сургуулиудын цөөн сургуулиудын нэг нь байсан. Гэхдээ тэтгэлэг нь бол зүгээр шууд өгчдөггүй тусдаа business case competition буюу энэ материал өгж байгаа оюутнуудынхаа дунд топ 10% applicants гэдэг шүү дээ. Тэднээс топ 10% төрүүлж за чамайг маань сургууль авъя гэж acceptance-а өгөөд араас нь чи энэ топ 10%-д нь орж ийн. Энэ орж байгаа хүмүүстэй бид нар тэтгэлийн тэмцээн зарладаг. Энэ 2 сарын сүүлээр болдог. Энд орох уу гэж асуудаг. Тэгэхээр би болохоор хариугаа 2021 оны 1 сард авч ирсэн. Бүр яг шинэ жилийн дараахан. Тэнгуүтлээ үргэлжлүүлээд за би шууд орё гэд ингээс хэллээ гэж бодоход араас нь ийм тэтгэлийн тэмцээн байна. Чи энд орох уу? Тэгвэл ийм өндөр тэтгэлэг авч болно гэд. Тэгээ би мэдээж тэр мэдээллүүд нь аюу гоё санагдсан. Тийм болохоор өөрийгөө сорж үзмээр санагдаад энэ сургуулийн материалаа өгсөн. Тэгээ яг л сайн миний ярьсан процессор материалаа өгөн гутал хариу нэг сар дөнгөж гараад ирсэн. Тэрний дараа нь тэтгэлийн тэмцээнд урьж ийн гэд. Тэгээ тэтгэлийн тэмцээн нь 2 сарын сүүлээр болоод ерөнхийдөө яг бизнес кейс дээр ажилладаг. Шал танихгүй нэг 70-аад хүүхэдтэй 10 хэдэн багт хуваагдж байгаа. 4-5-аараа 10 хэдэн багт хуваагдж байгаа. Тэгээд нэг миний ажилласан компани бол Nestle компани бизнес кейс дээр 7 хоног нэг танихгүй дэлхийн хаа нэгтээс ирсэн хүүхдүүдэд онлайнаар ажиллаад тэгээд буцаагаад бизнес кейсээ танилцуулаад солиушнаа танилцуулаад тэгээд тэтгэлийн хариугаа авч исэн. Тэгээд ерөнхийдөө ийм боломж бол байдаг гэдгийг би яг тэр үед процесс ингэж сургуулиуд судалж, энэ сургуулийг илүү дэлгэнгүй судалж яваагүй бол олохгүй байхаасан. Тийм болохоор зөвхөн том дээдлийн Ivy сургуулиуд гэлтгүү яг тэрний дараагийн ингээд ерөнхийдөө Америкт энэ сургуулиуд айгүй нөгөө ранк нь айгүй чухал үзүүлэлт байгаа байдаг. Энэ сургууль маань ерөнхийдөө топ 25 даа ордог. Яг л энэ дээдлийн Ivy League-үүдийн дараагийн түвшинд ордог сургууль байгаа. Тэгээд team сургууль гэсэн ийм гой боломж байд юм байна. Тэгээд гол нь чиглэл нь яг нөгөө санхүүгээр бас нэлээд алдартай. Банк юм уу санхүүгээр явах сонирхолтой хүмүүст нэлээд үзүүлэлт өндөртэй сургууль. Мөн нөгөө салбар нь бол технологийн салбарт үзүүлэлт өндөртэй сургууль. Тэгээ сонгосон байгаа. Айгүй их тойроо тариулсан. Зүгээр. Ямар сонирхолтой. Тэгэхээр нөгөө нэг сургуультаа би орё гэдэг тэтгэлийн процесст аплайдж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь тэр нь бас дахиад дундаа компетишн тэмцээн явагдаад байна гэсэн үг. Тэгэхээр бүх Америкийн сургуулиуд ер нь тийм байдаг гэсэн үг үү? Тийм бүх бол тийм биш. Тэгэхээр яг нөгөө энэ сургуулийн онцлог ялгаа нь болохоор Америкийн бизнес сургууль дотроо номер 1 diversity буюу олон backgroundтай тийм хүмүүсийг агуулдаг сургуулаараа номер 1-т ордог. Тэр хэмжээгээрээ дараагийн нэг үзүүлэлт нь болохоор
гадаад оюутнуудад тэтгэлэг хамгийн өндөр сургуулиуд тэтгэлэг хамгийн өндөр өгдөг сургуулиудын нэгээр тооцогддог гэсэн. Тэгэхээр бүх сургуулиуд бол ийм юм зарладаггүй. Цөөн хідэн сургуулиуд зарладаг. Тэрний нэг нь бол маань сургууль байсан. Тэрийг тэгээд харин хайж явж байгаа технологийн салбарт явмаар байна гэж явж байгаад олсон байгаа гэсэн. Тэгэхээр тэр тэмцээнд нь орох юм бол илүү их нөгөө тэтгэлгийн боломжууд нь гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Одоо яг нэг ийм дундаж нэг тэтгэлэг байгаад байдаг шүү дээ. За Америк руу за би нэг голч маань ийм гэ явангууд за нэг хэдэн долларч өгдөө тий. Тэрнээс илүүг нь одоо авдаг гэсэн үг юм шүү дээ. Тийм боломж өндөртэй. Тэгэхээр мэдээч амар нөгөө нэг өрсөлдөө ихтэйгээр л дахиад тэр 70 одоо хүүхдүүдээс шалгарна гэсэн үг тий. Ерөнхийдөө одоо яг л чиний ярьж байгаа айгуу зөв. Ер нь Америкийн бараг бүх сургуулиуд нэг тодорхой хэмжээний тэтгэлэг бол өгдөг. Тэгээ 30%, 40% ч юм уу тий. Гэхдээ л $80,000 төлбөртэй сургуулийн 30% нь авлаач 70% нь Монгол тий бид нарт ямар хүнд тусах вэ? Монголоос яг одоо орлого олоод хуримтлуулад явъя гэсэн ч тэр бол аюу хэцүү. Тийм болохоор яг л илүү тэтгэлэг юу байна гэж хайх хэрэгтэй. Би өөрөө бакалавраа гэсэн мөн адилхан хувийн сургуульд сураад Америкийн хувийн одоо дээд сургуульд сураад 100% тэтгэлэг авч ирсэн. Америкийн одоо сургуулиудын давуу тал нь бол яг ингээд одоо тий шалгууруудыг хангаад одоо дараагийн юм руу ингээд явж байгаа хүмүүст бол нөгөө сургуулиудын нэрэмжит тэтгэлгүүд байдаг. Өөрсдийнх нь сургуулиудын гэсэн үг шүү дээ. Засгийн газар энэтэй ерөөсөө холбоо хамааралгүй. Тэгэхээр яг миний энэ магистртаас сурсан тэтгэлэг гэсэн яг чиний хэлж байгаачлан хамгийн ихний түвшин нөгөө нэг материалаа өгөө тэнцэн гэдэг хараа хахад угаасаа 30% ч юм уу 40% чамд шууд өгч ийн гэд ирчдэг. Тэр бол бараг л хүн болгонд өгчөн тий тэнцэж л байвал тий. Гэхдээ тэр үлдэгдлийг бол дийлж чадахгүйсэн болохоор тэнцээний одоо урилга ирж ийн орох уу гэх готл мэдээж дуртай яваарна. Анхны удаа одоо бизнес кейс компетишнд орж үзчихсэн. Гэхдээ мэдээж оролдоол үзье гэд орсон. Тэгээд тэнд бол 70 дүүхтээ харьцаад ажиллаад 7 хоног ингээ онлайнаар харьцаж байгаа л тэгэл харанхуу ингээл хийсээр байгаа л тэгээд орсон. Тэгсний дараа болохоор миний тэтгэлгийг яаж өөрчлөгдөж чинь гэхээр нэг 30% 40% гэж байсан маань хамаагүй өндөр болоод тэгээд тэтгэлгийнх нь нэр нь нэрэмжит хүний нэрээр өгсөн тэтгэлэг гэсэн. Одоо миний тэтгэлгийг өгж байгаа донор тэнд аль хэдийн байгаа гэсэн үг. Тэгэхээр минийх болохоор Rosen Scholar гэдэг Marilyn Michael Rosen Scholarship гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд тусдаа өөр тэтгэлэг рүү шууд өндөр тэтгэлэг рүү хувиргацдаг гэсэн үг. Манай сургуулийн кейс дээр бол юм. Бусад сургуулиудад ч гэсэн юм нэрэмжит тэтгэлгүүд бол байдаг. Тэгэхээр хүмүүс маань бол Америкийн сургуулиудыг бол тэтгэлэг маш өндөртэй гэдгийг мэдж байгаа бол сайн хайгаад үзээрэй боломжтой аягүй байдаг шүү л гэж хэлмээр. Ямар сонирхолтой юм тий. За ойлголоо. Тэгвэл одоо ингэ нөгөө хүмүүс чинь Монголоос явхаас өмнө ингээд нэг амар пэшнтэй байдаг штэ. За би нэг сэтгэл зүйчээр за сэтгэл судлал юу ч за кино урлагаар сурна гэсэн нэг юм пэшн тэгээд тухайн газар очиж байгаа штэ. Тэгээд магадгүй та эндээ бас нэг юм тээж агаад одоо Америк руу явсан ба штэ. Тэгээд очисон чинь таны ингээд бодож ирснаас бүх юм өөрчлөгдөөд за би чинь технологиор сурна гэж бодож ирсэн чинь би чи өөр чиглэл дуртай юм шүү гэсэн юм гарч ирсэн үү? Тань за айгуу гоё асуултаа. Би бодож үзээг асуултаа. Гэтэ чамайг асуухаар бодлоо. Надад бол тийм юм гарч ирээгүй. Тэр нь яг магадгүй миний одоо саяны MBA чинь Америкийн MBA-д болохоор 2 жилийн хөтөлбөр байдаг. Хэрвээ би миний одоо нөгөө ажилд орох гэж хичээсэн өнгөрсөн эхний жил маань хэрвээ миний одоо байгаа шигээс өөр байгаад би илүү одоо хэцүү байдалтай тулгарсан мал яг ийм зүйл дээр бодож магадгүй. Одоо би бол аюу талархалтай байгаа. Надад одоо тэ маш гоё боломжууд эхний жилийн төгсгөлд гарч ирсэн. Эхний жилийн дундаас эхлээд гарч ирсэн. Тэр нь бол яг л би технологийн том компаниудад орё гэсэн зорилготой байсан. Тэндээс яг Amazon, Microsoft хоёроос саналаа авсан. Тэгэхээр нөгөө надад ингээд эргэлзээд за энэ нэг би биш юм уу гэж бодох юм бол гарч ирсэнгүй. Тэгээ үргэлжлүүлээд яг дахиад яг чиний ярьж байгаа шиг ийм кейс бол гарч ирдэг. Манай ангийнхан ч гэсэн одоо гарч ирсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг нөгөө бид нар энэ одоо энэ 2 жилийн хөтөлбөр маань эхний 1 жилийн шууд хичээл эхлээл бид нар шууд оюутан тэгээ дөнгөж магистрийн оюутнууд болж байгаа би биентэйгээ танилцж байгаа шинэ орчин дараа гэд явж байгаа хэрнээсээ шууд нөгөө ажилд өгөх өргөдлүүд бүх юмдаа бэлдээд эхэлдэг. Ерөөсөө бид нарт ийм тайван байх хугацаа байгаагүй. Эхлээд шууд конференстэй хурал зөвлөгөөн, нетворкинг ивентүүдэд өөр хотууд руу аялах очих юм байсан. Тэгээд явж явахтал ингээд эхний жилээсээ эхлүүлээл ингэж явсаар байгаа л бид нар нөгөө хүсэж байгаа компаниудлага намайг ажилд аваач гэж материалаа өгдөг. Хичээлдээ үзэж байгаа штэ full time MBA өглөө 8-аас эхлээл ингээл орой 5 болох хичээлдээ даалгавартай анетрэ зөндөө юм хийдэг. Гэхдээ хажуугаар нь энэ болгоны материалаа өгөх хэвээр компаниудад. Тэгээд бид нар ингэж явсаар хагаад
нэгдүгээр жилийнхаа төгсөөд 100-д нь 2 дугаар жилдээ орохоос өмнө тэр 100 ерөөсөн амардаггүй шууд саяны энэ өргөдөл өгсөн компаниудаас дадлагын санал авах хэрэгтэй. 100 MBA дадлага гэж тусдаа дадлага байдаг. Тэгээд тэр 100-ны дадлага байдаг Америкт бол тэгвэл 3 сар тэр дадлагыг хийн. Тэгэхээр яг чиний ярьж байгаа шиг одоо манай өөр нэг найзуулаа гэж бодоход банкар явъя гэд тэгээ банкнд одоо ажил санал өгсөөр байгаад нэг газраас аваад зундаа тэнд дадлага хийсэн боловч яг нөгөө яг очиод хийсэн чинь хүсэжсэн зүйл нь биш байсныг ойлгодог хүмүүс бол байгаа. Миний хувьд бол тэ одоо үнэхээр талархалтай байгаа нь би технологиор явъя гэдэг ингэсэн чинь Microsoft Amazon хоёроос саналаа аваад Microsoft-ийн сонгоод сая 100 бол Microsoft 3 сар ажилласан. Тэгээд илүү хайртай болсон, илүү татагдсан. Тийм болохоор үргэлжлүүлж бол ажиллах одоо 5 сард энэ 5 сард яг MBA-д бүрэн дуусгана. Тэгээд үргэлжлүүлээд Microsoft ажиллана. Тэгэхээр ерөнхийдөө технологийн чиглэлээр бол явах нь бол тодорхой байна. Сая ажилд үзнийхээ үр дүнд ч гэсэн дуртай байна гэдэг бол амар сайн ойлгосон. Бүр сайн баталгаж ойлгосон юм шүү дээ. Тэгээ яг энэн дээр ч гэсэн үргэлжлүүлээд ярихад би бас нэг зүйлийг хүмүүст бас зөв ойлгох нь юм болов уу гэж бодохоор яг нөгөө нэг одоо технологийн компаниуд гэхээр нэлээд инженер чиглэлээр илүү дагаж ойлгодог тий. Эсвэл одоо энэ том компаниудад ажиллаа гэд Монголдоо яг яах вэ? Ямар одоо чи буцаага тий contribution буюу өөр нөлөө үзүүлэх вэ гэд бас хүмүүс их асуудаг юм бэлээ. Би тэрнтэй тулгарч үзсэн. Тэгээд яг хоо энэ том компаниудад ажилд ороод тэгээ баг хамт олон болоод ингэж явах юм бол Microsoft-ийн зүгээс бол хэлдэг зүйл нь чи хийхийг хүсэж байгаа зүйл байгаа бол тэгээ хүсэж байгаа зүйлийг бол хийх бүрэн боломжтой тэг гэж хэлдэг. Хэлжсэн манай одоо миний дээдлийн удирдлага ментор энэ бол саяны 103 сар яагаад гэвэл компани соёл нь чи нийгэмд хэрэгтэй зүйл хий гэж байгаа бол бид нар дэмждэг газар шүү гэдгийг маш их сануулж байсан. Тийм болохоор тэр нь намайг аюу их илүү татсан болов уу гэж бодоод байгаа. Тэгээ ямар нэгэн хүн ялангуяа Монгол залуучууд ч юм уу ер нь бол бид нар үргэлжлэл их орноо боддог тий. Яаж одоо их орноо сайхан болгох уу гэж бодож байгаа. Гэхдээ тэр нь заавал одоо их орондоо байж иж битээр байж иж би ингэж шүү гэдэг утга санааг болол хүмүүс зарим бодох гэдэг бол арай өөрөөр хараад үзээсэй тий. Аль болох олон хүмүүс энэ том одоо хүрээлэлд ороод тэндээс сурж аваад тэрийгээ буцаад Монгол руу шинжих тийм л хүсэлтэй ажилдаг болов гэж би боддог. Би бол тийм л хүсэлтэй яваа. Тэгээ технологи сонгож байгаа салтгаан нь гэсэн юм технологиор дамжуулж томьёо технологийн компани тий. Технологиор дамжуулж бид нар зөндөө олон юмыг хүмүүст хүргэж чадна. Ялангуяа Монголдо буцаад шингээж чадна. Тийм болохоор ингээд арай ингээд өөр зорилготой бол хүмүүс яваад байгаа. Тэгэхээр Ваа сонирхолтой. Тэгэхээр таны ярианд донд сая Microsoft, Amazon гэж штэ. Тэгээ тэр яриараа хоёлаа тэгвэл шумбо орцгоо. Тэгээ би таны нөгөө яг подкастад орохоос өмнө таны нийтлэл олон видеонуудыг үзсэн байхгүй. Тэгсэн чинь одоо нэлээд том компаниудаас компанид ажиллаж исэн гэсэн одоо туршлагуудтай байхгүй. Тэр талаар нь ярил яаж тийшээгээ оров, яаж apply дуу. Тэгээ процесс ер нь хэр байдгийг. Одоо ингээд миний нүдэнд ингээ харагдахад Amazon гэх амар том хол санагдаад байгаа байхгүй. Яг би орч чадах уу гэж бодохоор тиймэрхүү юм тохиолдсон уу? Явуулахдаа та ингээ өөртөө амар ихтгэлтэй байсан уу? Ер нь юу болсон бэ? Тийм. Би энэ дээр нэг юм залруулга хийчих. Би Amazon-д бол ажиллаагүй байгаа. Amazon, Microsoft хоёроос хоёулангаас нь ажлын санал авсан юм. Сая 1-р жилийн нөгөө саний миний ярьсан процессор MBA дөрөөсөө эхний жилийн 9 сараас эхлээл 5 сарын хооронд дараа жилийн 5 сар хүртэл нөгөө амартлаа. Ингээл компаниуд л материал өгөөд намайг дадлага хийлгээч, MBA-ийн дадлага хийлгээч гэж хүсэлт илгээдэг. Яг тэр процессор би технологийн компани гэж шийдсэн болохоор л яг нөгөө том технологийн компаниуд руу материал явуулсан. Тэгээд зөндөө олон нөгөө интервью процесс те ажил авах процессыг ингэж явсаар байгаад Amazon, Microsoft хоёроос бол санал авсан юм. Тэгээд би тэрнээсээ Microsoft-ыг сонгосон. Тэгэхээр Amazon-д л ажиллаг байгаа. Тэгээ баярлалаа. Яг тэр процесс чиний асуулт бас айгүй гоё байна. Тэр бол аюу хол сонсогддог. Надад ч гэсэн аюу хол сонсогдчихсэн. Тэгээд би бол яг ер нь бол яг imposter syndrome гэж ярьдаг тий. Одоо өөртөө үл итгэх байдал ч гэх юм уу тий. Өөрийгөө үргэлж дутуугаар мэдрэх. Үргэлжин чашаа тий. Ямар нэгэн өөрөөсөө илүү гэж бодож байгаа хүмүүсийн дунд орох, шинэ хүрээлэлд орох тий. Эсвэл нэгэн том чиний саний ярьж байгаа бүр тэр тий. Одоо Amazon, Microsoft, Google энэ гэдэг энд ярихаар айгүй хол сонсогдоод байдаг. Тэр чинь ингэж жоохон сүрдмээр шүү дээ тий. Intimidated тийм мэдрэмж авч байгаа нөхцөлд хүн ер нь бол өөрийгөө амар дутуугаар үнэлдэг юм шиг санагдсан. Би тэрийг бол
Яг би бакалавра төгсчөөд Монголд ирээд айгүй хичээж ажилладаг байсан. Айгүй одоо амьдралын туршлага бол хуримтлуулах гэж хичээж байсан. Тэгээд би за ер нь бол нэг өөртөө итгэл жоохон гайгүй болоо ирдсэн түн MBA-ийн journey гэхлээр бол тэр өөрийгөө дутуугаар мэдрэх мэдрэмж бол айгүй нэмэгдсэн. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө айгүй мундаг залуучууд байгаа тий. Энэ топ одоо Америкийн топ бизнес сургуульд орж байгаа хүмүүсийн нөгөө background буюу өмнө ажиллаж байсан ажлын туршлага нь айгүй сүрдмээр тий. Дэлхийн банк, JP Morgan Chase, Bank of America, эсвэл одоо тий EY гэл нэг дандаа том компаниуд ярьсан тий. Big Detail гэдэг хүн Монголын зүгээр нэг компанид ажилласан байгаа байхгүй. Тийм батал тэгсэн юмнасаа би яг нөгөө тэр том компаниудад ажилласан дэлхийн өөр өнцөг булнаас ирсэнсэл Америкийн хүмүүстэй өрсөлдөөд энэ дараагийн том компаниудад орё гэдэг ингээр толгоон дотор бол яалтчгүй яагаад идэрч хамыг сонгох юм бэ те ийм мундаг ажлын туршлагатай ийм мундаг компаниас ирсэн хүмүүсийг сонгоно штэ гэдэг ийм өөрийгөө бусдад харьцуулдаг мэдрэмж бол айгүй давмгаалт юм элэ. Тэрийг бол би бүр MBA сурч ирсэн анхудаа айгуус их мэдэрсэн. Гэхдээ мэдээж одоо бол илүү одоо буцаад яг даруй төлөв байх нь бол зөв. Гэхдээ өөртөө даруй төлөв байх чинь гээд өөртөө итгэлээ алдаад хам бол чадахгүй маань гэдэг одоо энэ 2 жилийн MBA сураад айгүй ойлгосон. Итгэлтэй үедээ амар сайн итгэлтэй байх хэвээр. Тэгээд сүрдмээр санагдчихсэн. Яг л чамдаа чиний ярьж байгаатай санал нийлж байна. Гэхдээ тэр компаниуд бол юуг анхаарад байна? Ямар хүнийг авах гээд байна гэхээр амар мундаг өөр компанид ажилласан тийм мундаг хүнийг л амар байгаа мó гэвэл үгүй. Ямар хүнийг амар байна гэхээр энэ хүний одоо тэ өөрийн хувь хүний зорилго нь компани зорилго мишн гэж ярьдаг шүү дээ. Энэ хоёр нэгдэж гин үү те? Энэ хүн үнэхээр манай багт орж ирээд манай компанид орж ирээд энэ хүн үнэн сэтгэлээсээ хувь нэмрээ оруулахар байна уу? Long term урт хугацаанд бид нартай хамтарч ажиллах нь уу? Энэ хүн биднэрт ямар нэгэн value тэ үн цэн авчрах нь уу гэдгийг хардаг болохоос за дандаа л топ компанид ажилласан хүн авчиг гэвэл тэр ерөөсөө нэг юм хэвэн тутгсан болтгоо байгаа байхгүй юу? Тэрийг бол гэтээ би анх өөрөө энэ процессыг өнгөрөөгүй бол мэдэхгүй байсан. Яг л ингээд сүрдээд байсан. Гэтээ яг энэ процессоор нь яваад энэ интервью процесс бол амар хүнд байсан. Өчнөө олон цагийг одоо бэлдэж өнгөрөөсөн. Өчнөө олон даваануудыг тулдаг. Тэгж явсаар хагаад ингээд эцэст нь 103 сар тэнд ажиллахад бол за яг л ойлголоо тий. Энэ хүмүүс бол хувь хүнийг нь хардсан биш үү? Өдий болтол насалж ирсэн одоо энэ үедээ юу хийсэн хүн юм? Юу хийх гээд байгаа юм те? Цаашдаа юу хийх гээд байгаа гэдэг нь амар чухал. Тэр нь манай компани үн цэнтэй нийлж гинүү л гэдэг нь амар чухал юм билээ. Түүнээс за столаг мундаг нэр хүндтэй хүн байна уу те? Эсвэл одоо од байна уу? Инээ дээрээ ч юм уу те мундаг нэртэй компанийнхоо гэдэг бол хамаагүй мэлээ гэдгийг би амар сайн ойлгосон. Гэхдээ яг хуу бас энэ дээр энийг юм хэлэн шууд Монгол байж байгаа л тэ би материал өгөөл явчих гэвэл бол авах бол айгүй хэцүү юм байлээ. Яалтчгүй энэ нөгөө нэг Америкийн боловсролын систем нь өөр айгүй хүчтэй. Тийм тулдаа ч юм дэлхийн тэ одоо хамгийн боловсролын одоо тэргүүлэгчээр яваад байгаа шалтгаан нь бол боловсролын систем нь хүчтэй буюу энэ одоо топ сургуулиудыг төгсөж байгаа хүмүүсийн төгсөгч нарын карьер прогресс бол ерөөсөө баталгаажсан байдаг юм байл л дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ том компаниуд энэ том сургуулиудын төгсөгч нарыг авах гэж одоо хүсдэг гэсэн. Тэгэхээр би сургуулиар дамжиж яваагүй зүгээр Монголд байж байгаа. За би тэ ийм хиймээр байна. Миний үн цэн, хувийн үн цэн, ажлын туршлага, энэ болгон ирээдүйн зорилго энэ болгон Microsoft-ын нэгдээд намайг аваач гэж би Монголоос шууд ингүүл бол тэр одоо Microsoft-д жишээлбэл 2 сая хүн билүү хэдэн сая хүн жил материал өгдөг тий. Тэн дундаас намайг олж харна гэдэг бол зүгээр байж байгаад ингэнэ гэдэг бол хэцүү мэдлээ. Тэр бол бараг нэрээ бүтэхгүй. Гэтэл энэ системийг бид нар зөв ашиглах юм бол энэ систем нь Америкч нь энэ том компаниуд топ сургуулийн төгсөгчнийг авна гэдэг тийм системтэй. Тэгэхээр чинь одоо нөгөө юу яах гээд байгаа байхгүй юу. Гэхдээ яг би энэ бол миний бодлоор магадгүй зөвхөн бизнесийн чиглэл тийм байж магадгүй, инженерүүд өөрөө байж магадгүй. Тэгэхээр би хин нэгний боломжийг бол хязгаамааргүй байна тий. Магадгүй болж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бизнесийн чиглэлээр бол яг энэ бизнесийн сургуулиудын төгсөгчнийг авдаг юм билээ. Тэгээ бүр системтэй тусдаа юм хөтөлбөртэй юм билээ. Тэгээд тэр процессуудыг ингээд өнгөрөөд явахаар тэр процессууд нь болохоор ерөнхийдөө төгсөгчнийг нь авнаа гэдэг ингэдэг. Тэгэхээр ерөнхийдөө миний хэлэх гээд байгаа зүйл нь угаасаа тэнд тогтсон байгаа систем нь тийм болохоор бид нар эндээс бол өөрчилж чадахгүй тий. Тэгэхээр яаж тийшээ явах вэ гэвэл энэ системийг нь ашиглах хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр би бол
энэ сургуулаараа дамжиж энэ сургууль маань технологийн салбарт угаасаа нэр хүндтэй сургууль. Тэгэн гутал би за миний чиглэл гэсэн юм байна гэд ингээл ерөөсөө өөрт байгаа боломжуудаа ашиглаад ингээд явцсан л гэсэн үг болоод байна л да. Тэгэхээр ерөнхийдөө ийм байдаг шүү. Бүрэн боломжтой тэр сүрдмээр мэдрэмж бол байгаа ч гэсэн зөв сонголтуудаа сургууль дээр ялангуяа зөв сонголтоо хийх юм бол заавал одоо би технологи аюу чиглэл ярьчлаа л да өөрийнхөө мэдж байгаа зүйл болохоор тий бусад чиглэл ч гэсэн тий одоо магадгүй зөвхөн консалтинг буюу тий бизнесийн консалтинг үйлчилгээ үзүүлдэг энэ одоо дэлхийн том компаниуд байгаа шүү дээ McKinsey энэ төр гэдэг тэднэрт ажилд ормоор байгаа хүмүүс бол манай сургууль хэрэггүй. Тэднэрт бол дахиад энэ том бизнесийн сургуулийн дотор хуваагдсан байгаа тий Harvard ч юм уу гэнэ. Stanford бол илүү entrepreneurship буюу тий хувийн бизнес эхлүүлэх зорилготой. Ингээд бизнесүүд бүгд ингээд хуваагдсан байгаа болохоор сонголтоо зөв хийж чадах юм бол тэр сүрдмээр байгаа компаниуд руу бол орох боломжтой шүү. Тэгэхээр чиний асуусан асуулт нь болохоор нөгөө тэг амар сүрдмээр байгаа өөрөөгөө яаж ингээд одоо ихтэй байх вэ энэ төр бол бүгд бараг тийм эд юм байлээ. Магадгүй эсвэл би бас илүү тэрийг мэдэрсэн байж магадгүй Монголоос гээд ингээд нэлээд сүрдээд байсан. Тийм болохоор зориглоод үзээрэй. Гэтэ бас реалистиктэй бодитоор зорилго гаргаад тий зориглож үзээд өөрт байгаа энэ боломжуудаа сонголтуудаа зөв хийгээд ингээд алхамаар тэр системийн лаймаас ойлгоод тэрийг яаж бид авах вэ гэдгээ бодож системтэй юм бэлтгэх юм бол үр дүн гарах юм билээ л гэдэг би ойлгосон. Вау. Тэгэхээр очоод яг одоо нөгөө хүмүүс чинь очичингуудаа аюу хар ажил хийдэг штеп. Тэр би яг таны ойлгосноор ярианаас ойлгоход за мэдээж том сургууль сонгох шаардлагатай байна. Одоо Америктаа хүлээн зөвшөөрөгдсөн тий топ гэгдэх сургуулиудад ороод тэндээ байж байгаад яг ингээд нэг юм хөргөн CV-ний нэг жижиг юм гараад ирчихэж байгаа шүү дээ. Би энэ сургуулийн бизнесийн чиглэлийн юм тэтгэлэгтэй суралцдаг оюутан байна гэд нөгөөний тухайн одоо сүрдмээр байгаа том компаниуд руугаа ингээд аплайдлаа шүү дээ. Тэнгүүд ер нь тэрийг хардаг гэсэн үг мэн зөв. Тэгэхээр яг хөө хэрвээ эндээс нэг хүн очиод за сургуультаа орчлоо тэтгэлэггүй ч юм уу тий өөрөөрөө өстой жинхэнэ мөнчгөрөөрөө явна гэдэг шиг орлоо тэгэнгүүтээ очиод одоо хар ажил хиймээргүй байна тий. За би эндээ би юу ч үгүй бакалавр магистра хийцэн дахиад нэг бакалавр хийх гээд гадаад руу зорлоо өөрийнхөө мэдлэгийг дэвшлүүлмээр ингээд очлоо. Тэнгүүд тийм хүмүүст одоо яаж одоо юм гоё офисын ажил тий ийм ажил орох уу гэдэг дээр та юу гэж бодож байна? Ихэнх л очиод хар ажил хийсэн шүү дээ. Кофе шоп одоо юу ч гэдэг тий барилга дээр ажиллаад ямар ч байсан мөнгө олох шаардлагатай. Тэгээ гэтээ тэгмээргүй байдаг. Тэр үед одоо яавал тэр үү? За би энэ дээр бас тий айгу бас хэрэгтэй асуулт асууж яг бодит асуулт асууж байна. Би энэ дээр нэг залруулга бас айгу зөв мэдээлэл хүргэх нь болохоор бакалаврт бол яг ийм юм бол хийдэг. Би ч гэсэндээ бакалавр сурж байхдаа сургалтын тэтгэлэг 100% авсан боловч амьдрах тэр чинь хүн юм амьдрах зардал байгаа шүү дээ. Тэрийг авахын бол би бол эхний 2 жилдээ хоолны газарт ингэж хоол тавгалдаг ажил хийсэн. Дараагийн 2 жил нь яг одоо туршлага урамлуулад офисын тэгээ туслах хийдэг болоо. Энэ чинь бакалаврын хүүхдийн амьдралын юм шүү дээ. Тэгэхээр тэр бол зөвхөн нормал зүйл. Тэгэх хэрэгтэй. Би бүр тэгэх хэрэгтэй гэж боддог. Тэгжээж ер нь бол тэ амьдралын нэг survival skill гэдэг юм яг аюу сайн олж авдаг юм шиг санагддаг. Тэр бол бүр бакалаврынх нь бол заавал тэгэх хэрэгтэй. Тэгээ зунд нь бол дадлага хийх гэж хичээх хэрэгтэй. Иймэрдүү ажлыг бол MBA-ийн түвшинд бол хийж болохгүй. Яг нэгт full time MBA гэдэг нэртэй бидрэг бүр ажил хийхийг хоригддаг хичээлийн үеэр зөвхөн 103 сард тэр одоо зорилттой компанида дадлага хийх хэрэгтэй. Тэгээ буцаагаад дараагийн жил нь сургуультай дахиад бүтэн бидэрт угаасаа өөр юм хийх цаг ерөөсөй байдаггүй. Энэ бизнесийн сургуулийн орчин нь одоо Монголд бас нэлээд сайн дэлгэрүүлж яривал бас хүмүүст аягүй сонирхолтой байж магадгүй. Юу вэ гэхээр бидрийг ерөөсөө бизнесийн удирдлага гэхээр нөгөө нэг одоо за ингээл нэг бизнес хийгээл явдаг хүмүүс гэл нэг жоохон тиймэрхүү ойлголттой. Гэтэ тэнд болохоор юу гэж ярьдаг гэхээр та нар бол бизнесийн лидер тэг бизнес лидер шүү гэж ярьдаг. People manager буюу хүмүүсийн менежер. Хүн удирддаг хүмүүс болно гэж бид нэр үргэлж бэлддэг. Day 1-ээс эхлүүлээд 1-р өдрөөс эхлүүлээд та нар бол зүгээр одоо бидний одоо энэ ажилд ороод байгаа тэр MBA түвшинд гээд байгаа яриад байгаа нь болохоор Америк нөгөө системээрээ шууд бидрийг төгсгөөд ажилд орж байгаа түвшин нь senior буюу ахлах түвшинд очиждаг. Одоо миний ажиллаж гэсэн senior program manager буюу ахлах түвшинд очиждаг буюу би төсөл удирддаг, баг удирддаг хүн болно. Тэгэхээр чин тэр багийн хүмүүс ааштай тэдэртэй харилцан удирдна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө та нар ирээдүйн бизнесийн лидерүүд тийм болохоор тийм болгож байгаа хүмүүс
өнөөдөр гадаа гараад аягуугаад ч юм уу хоол тавлах ажил хийвэл зорилго ч юм биш вэ гэж юусоо болохгүй. Тэгэхээр бизнесийн чиглэлээр full time MBA-ээр явж байгаа хүмүүс бол яалтчгүй professional түвшинд мэргэжлийн түвшинд л өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Чиний яаж байгаа түрний хар ажил энэ төр бол бакалаврт сурж байгаа үед бол өстой бүр заавал хийх хэрэгтэй л гэж би боддог. Тэ тэнд ингээд бид нар чинь Монголд бол бас нөгөө аавынхаа хажууд нэлээд л гоё байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол би бол бакалаврын хүүхдүүдтэй хэлэхдээ бол өстой 4 жилиг бол ямар чиглэлээр өөртөө сорж үзээсэй гэж хүсдэг. MBA буюу энэ одоо магистрийн түвшинд бол зөвхөн зорилттой зүйл рүү амар фокуслохгүй болвол чиглэхгүй болвол өөр юм руу инкер хэцүү байдаг. Тэгэхээр ер нь бол тэтгэлэл авах хэрэгтэй. Тэтгэлийн боломжууд бол байгаа. За яг хөө гэтээ тэтгэлэг аваад дахиад жоох юм үлдээд байвал Америкт болохоор бас давуу зүйл нь гэтээ зөвхөн топ сургуулийн төгсөгч нарын төгсөөд ажилд орох юм одоо хувь нь баталгаатай байдаг болохоор нөгөө зээл олгодог газрууд маш их байдаг. Амьдрах зардлын зээл шууд юу ч барьцаалахгүйгээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр айгүй боломжтой. Гэхдээ би хүмүүсийг бол зээл аваасаа гэж хүсэх байна. Тийм юмд уриалмааргүй байна. Гэхдээ яг хоо MBA-ийн түвшинд бол тийм өөр одоо хар ажил энэ төр бол анхаарч болохгүй л гэж шууд хэлмээр байна. Угаасаа цаг байхгүй тий. Бидрийг түрүүний хэлсэнчлэн бид нар өглөө 8-аас эхлээл орой 5 хүртэл битүү завгүй байдаг. Тэнд юу хийдэг вэ гэхээр мэдээж хичээлүүд үзэж байгаа. Хичээлүүд үзээд хажуугаар нь даалгавар хийн, багаар ажиллана. Тэгээд хичээлүүд нь зүгээр амар easy хичээл биш. Өдөртөлтэй 40-50 хуудастай кейсүүдийг нэг хичээлд 2-3 кейс уншина. Тэгээд тэндээсээ дүн шинжилгээгээ дараагийн хичээл дээр бэлэн болцсон байх хэрэгтэй тий. Даалгавар хийж submit хийн. Хажуугаар нь өөр нэг хамгийн чухал зүйл нь MBA түрүүний миний хэлсэнчлэн та нар бизнес лидерүүд гэдэг утгаараа бидрийг ингээд holistically гэж ярьдаг одоо бүх талаар нь айгүй зүйлийг шаарддаг гэсэн үг. Зөвхөн онц сурдаг бизнес оюутан байх юм уу гэвэл үгүй. Ер нь бол дүн тийм амар чухал биш. Чи хэр хөгжиж гин гэдэг нь амар чухал. Мэргэжлийн түвшинд хэр хөгжиж гин буюу чи хүнтэй харьцаж байгаа харьцаа чинь хэр өөрчлөгдөж гин. People manager буюу хүн удирддаг хүмүүс гэхээр Америкт бол нөгөө people skill гэж ярьдаг шүү дээ. Тэр харьцаа, тэр ур чадвар бүр хамгийн үнцэнтэй. Тэгэхээр бид нэг үргэлж юм networking event-д явуулдаг, conference явуулдаг, case competition. Дахиад энэ том бизнесийн сургалт хоорондоо оюутнууд нь competition хийдэг. Тэгэл тэд нар чи өөр хотууд руу явах хэвээр. Тэнд явсан ч ерөөсөө ямар ч юмнаас хөнгөлөгдөхгүй хичээл явж л байна. Тэгэхээр даалгавар амьдраа хийх л хэвээр. Тэгээд ингээд мэргэжлийн түвшинд өөрийгөө ингээд хөгжүүлээд энэ хажуугаар нь чи бизнес лидер юм чинь нийгэмд хэрэгтэй зүйл хийдэг байх хэрэгтэй гэдэг буцаад нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаанууд. Тэг volunteer одоо би жишээл сургуулийнхаа volunteer club-ын president гэж явдаг 2 жил хийж байгаа. Нийгэмд хэрэгтэй хичээлээс гадуурх, мэргэжлээсээ гадуурх зүйл ямар нэгэн зүйл хийж авах хэрэгтэй. Тэгжиж би нийгмийн төлөө юм боддог хүн шүү гэдгийг харуулах гэдэг байгаа байхгүй. Түүнээс зүгээр сууж байгаа л би боддог шүү гэдэг үйл тэр компаниуд бол итгэхгүй шүү дээ. Чи яг үнэхээр юм хийсэн үү гэдгийг би хийж иж харуулах хэрэгтэй. Тэгэхээр ингээд нийгмийн түвшинд, хувь хүний түвшинд, мэргэжлийн түвшинд ингээд 360 градус бидрийг айгууг шаарддаг болохоор ерөөсөө цаг байдаг. Амар завгүй өнгөрдөг. Тэгэхээр ер нь бол бизнесийн сургуульд яг full time MBA-д явах юм бол амар завгүй шүү гэдэг хэлмээр. Ер нь яаж хийж байгаа л зорилгынхаа төлөө л явах хэрэгтэй. Тэгээд угаасаа тэгж явахгүй бол нөгөө нэг энэ түрүүний нөгөө ажилд авна гэдэг байгаа энэ компаниуд чинь нөгөө бизнесийн MBA-ийн зориулсан ажилд авах нөгөө зардал нь бусдаа одоо зүгээр нормал ажилд авалтын зардал чинь нөгөө вебсайтн дээр нь тавигдчихдаг. Тэрнээс өөрөөр байдаг буюу шууд юм цаг хугацаатай байдаг байхгүй round 1-р шат нь явж гин одоо application MBA-ийн application нэтлэгээ зардал чинь тий 9 сард. Тэгэн готол бүгд ингээл материал өгч байгаа шүү дээ онлайнаар submit хийж байгаа. Тэгэл та над руу урилга ирээсэ гэл те 1-р сатных нь урилга тийм бол 10 сарын дундуур ч юм уу сүүлээр ирээл. Тэгэл ярилцлагандаа ороод тэн дунд чи ингээд ирэхгүй манай анги 120 хүүхэдтэй тийм гутал 120-оос бараг 80 Microsoft руу өгч байхад тэндээс 10 хэдэн л ирдэг ч юм уу те. Тэгэхээр чи ингээд энд хүмүүс зарим нь rejection мэдрээд яваад байгаа байхгүй. Тэгэл 1-р түвшний ярилцлаганд орлоо гэж бодоход 4 хүнтэй дараалал шууд ярьдаг. 1 цагаар 30 минутаар. Тэр чинь амар хэцүү зүйл те. 4 өөр хүнд өөрийгөө янз бүрээр харуулах хэрэгтэй. Бүх шатны түвшний асуултанд хариулах хэрэгтэй. Тэгээ асуулт нь ч гэсэн зүгээр асуултууд одоо нөгөө за чи юу юмэр байгаа. Яхаа мэдээж тэр асуултууд бол байна те. Чи яагаад Microsoft юм бэ гэдгийг бол байнга асууна. Чи яагаад Amazon юм бэ гэдгийг байнга асууна. Яагаад технологи юм бэ гэдгийг бол байнга асууна. Яагаад гэвэл тэрийг мэдэх хэрэгтэй байна шүү те. Тэгсний дараа болохоор biz MBA-ийн болохоор case question гэж байдаг.
шууд бизнесийн кейс өгөөд тэр доор нь биднээс асуулт асуудаг гэсэн үг тийм. За одоо манайх энэ бүтээгдэхүүний олон улсын тийш гаргамаар байна. Тэгтэл маркет нь юм байна. Ямар шийдэл гаргах вэ юм. Тэрийг шууд ярьцлага нэр. Нөгөө энэ үсгийг зараад үг гэдэг шиг л. Тийм байхгүй юу. Тэгэхээр энэ процесс амар өөр. Тэд нарт ингээ бэлдэх хэвээр. Тэгэхээр чи ингээ бүх юмнуудыг хийнгээ, энэ юмнуудаа бэлтэн, материалаа өгнө гэхээр ер нь бол амар завгүй байдаг. Аа, яасан гоё юм. Тэгэхээр таны Microsoft өнгөрүүлсэн нэг ажлын өдөр ер нь яаж өнгөрөх вэ? Тэр ихтэй full timer ажиллаж шүү дээ. Хичээл нь амарсан байгаа. Нэг өдөр нь яаж өнгөрөх вэ? Сонирхолтой. Тийм. Тэр надаас аягүй гоёсэн сая 100 Seattle Microsoft-ийн төв офис дээр ажилласан. Миний ажилласан баг яг одоо нөгөө COVID гэдэг юм дээр утгаараа Microsoft-ын бүх дэлхийн том компаниуд бол технологийн компаниуд ялангуяа бол офис дээр заавал ирэх ёстой гэж бол шаардахгүй байгаа. Microsoft-ын дотоод дүрм нь бол яригдаагүй дүрм гэж яддаг шүү дээ. Тэр нь болохоор ажлын 2 өдөр нь офис дээр ирээд 3 өдөр нь бол бүр огт ирэхгүй байж болно. 2 өдөр ирж байгаа салтгаан нь бондинг буюу team bonding багийн одоо биентэйгээ илүү ойр байх нэг тэгээд нөгөө нэг дандаа онлайнаар ажиллаад тахаар одоо сүүл рүү сөрөг юм болохоор нөгөө хүн хүний харилцаагаа санаж ийн одоо энерги тэр одоо үр бүтээлтэй байх байдал буурж ийн гэж амар их гараад байгаа. Тэгэхээр тэрийг нь одоо тэрнийх нь эсрэг байх гэж 2 өдөр нь ажил дээрээ цугларцгаая гэх. Тэгээд миний ажилласан баг болохоор Global Partner Solutions Strategy Development гэдэг ерөнхийдөө Microsoft-ийн олон улсын партнеруудтай стратегийг төлөвлөгч багт байсан. Тэгээд ерөнхийдөө тэр утгаараа олон улсын партнеруудын стратеги болохоор миний тийм гол энэ зундаа болохоор бид нарт ерөнхийдөө MBA-ханд хэр ур чадвартай хүн байна вэ гэдгийг шалгахын тулд зүгээр л ажилд ороод за ингээд яг өдөр тутам хийдэг ажил бол өгдөггүй. Бүгдийг нь бидрийг эхлэхэд зөвхөн нэг төсөл өгдөг. Тэрийг 3 сарын хугацаанд дуусгах хэрэгтэй. Амжилттай үр дүн өгөх хэрэгтэй. Гэхдээ яг миний хувьд болохоор стратегийн төсөлөөс нь болохоор стратегийн төсөл чинь ирээдүйн стратеги би одоо гаргаж байгаа гэсэн үг шүү дээ манай баг. Тэгэхээр тэр бол дуусна гэж бол байхгүй. Гэхдээ би зөв стратегийн төлөвлөлт гаргаад багтаа үлдээх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр миний саяны ажилласан төсөл нь болохоор Microsoft-ийн Sustainability Strategy буюу байгаль дэлхийд ээлтэй бизнес одоо бүх одоо том компани төрлөө чиглэж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж манайх одоо бүх бизнесийнхаа партнеруудыг байгаль дэлхийд ээлтэй болгох вэ гэдэг төсөл дээр би одоо ч 2022 он сайн би 2022 оны 100 ажилласан гэхээр 2023-аас 2025 оны 3 жилийн стратегийг гаргасан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө төсөл бид нарт хариуцуулдаг болохоор тэгээд сар болгон ингээд review процесс энэ төр явдаг болохоор амар завгүй байсан. Нилээн зүгээр нормал одоо ажиллахаас илүү завгүй байсан. Яг үйл надад дуусах хугацаа байгаа шүү дээ. Тэрэнд яг дуусах хэрэгтэй, амжилттай дуусах хэрэгтэй тий. Бүр хүсэж ийснаас нь илүү хийх хэрэгтэй болохоор нэлээд завгүй байсан. Гэхдээ гоё юм нь болохоор нөгөө Global Partners гэдэг одоо олон улсын партнеруудын багт байсан болохоор миний хувьд гоё юм нь өнцөг болон бүрээс хүмүүстэй ярьж исэн. Миний одоо чи нөгөө ямар өдөр чинь ямар яаж өнгөрчихсэн мэ гэдгсэн шүү дээ. Тэр ерөнхийдөө яг 7 оны эхний 1-2 өдөр нэгт 2 дахьд бол байнгын ерөнхийдөө баг одоо нөгөө партнер газруудтайгаа ингэж кол хийгээд те ярилцаад одоо миний хувьд жишээлбэл Dell, HP, Lenovo гэдэг хамгийн том 3 одоо партнер нь байлаа гэж бодоход энэ 3-тай харьцдаг. Тэгэн готл тэд нар чинь нөгөө Азад үйлдвэрлэл нь явж байгаа компаниуд тэгэн готл Японы хүмүүс энтертэй айгүйх ярьсан. Тэр бол надад айгүй гоёсэн. Тэгэн готл нөгөө sustainability төсөл буюу тэр одоо байгаль дэлхийд ээлтэй төсөл гээд явж байгаа болохоор Европын холбоо UN энтер айгүй нөгөө тэдний guidance буюу тэдний зааварчилгааг одоо том компаниуд айгүй дагж байгаа. Тэгэн готл Европын холбооны хүмүүс энтертэй хуулийнхын талаар бид нар зөвлөгөө авч ярьдаг байсан юм үү. Тэгэхээр тэгэн готл дотроо болохоор нөгөө одоо бид нар яаж энэ бизнесийн Microsoft-ийн бизнесийг бас партнеруудын экосистемээ байгаль дэлхийд ээлтэй болох вэ гэхээр нөгөө технологийн компани болохоор технологийн төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Эсвэл технологийн бүтээгдэхүүнүүд байгаа тийм. Тэгвэл яаж эдрийг за технологийн бүтээгдэхүүн Microsoft-ийн Teams гэдэг бүтээгдэхүүн байлаа гэж бодоход энэний электрон зарцуулалтыг цахилгаан зарцуулалтыг яаж бууруулах вэ гэдээ ярих гэхээр инженерүүдтэй ярина. Тэгэхээр миний хувьд бол ингээ cross functionally ажилласан буюу бүх төрлийн хүмүүстэй ажилласан. Дээрээс нь өөр орнуудын хүмүүстэй зөвхөн Америк дотор байгаагүй өөр орны хүмүүстэй ярьсан надад амар гоё санагдсан. Тэгээд энэ багтаа үргэлжлүүлж ажиллах байх. Одоо 5 сараас эхлээд тэгэхээр ерөнхийдөө нэлээд юм
хуугны харилцааны үед гэсэн би те өөрөө Аз хүн хэрнээс нөгөө Япон хүмүүстэй харьцахад надад айгүй өөр байсан ч юм уу те айгүй өөрөөрөө ярилцах хэрэгтэй. Тэгэл Европуудаа ярихад арай өөр ч юм уу. Нилээн зүйлийг сурч авсан. Хуу хүндээ л нөгөө харилцааны чадвар гэж ярьдаг шүү дээ. Тэн дээр бол Америк хүнтэйгээ яриад айгүй одоо сураад байсан боловч team төвшөнд л орохоор бас шинэ чаленж гарч ирсэн. Гэхдээ тэрэнд сурахад айгүй одоо дараа нь харахад бол айгүй хэрэгтэй зүйл байсан байна гэдгийг ойлгоод байгаа. Вау. Стогой сонирхолтой өнгөртэй юм шүү дээ. Би очиж ажиллаж үзмээр санагдлаа. За ойлголоо. Тэгэхээр ийм сонирхолтой түүхүүдийг ярьсан маш их баярлалаа. Тэгэхээр подкастынхаа төгсгөл би танаас одоо айгүй basic асуултыг асууя. Магадгүй одоо гадаад руу магистра хийх гэж байгаа тий. Бакалавра төгссөн одоо айгүй олон залуучууд байгаа шүү дээ. Монгол компанид ажиллаж байгаа. Тэгэнгүүт яаж хэрхэн магистрт явах вэ? Яаж би улсаа сонгох вэ тий? Ингээд ямарсан явах хүсэл ингээд тээцсэн байгаа. Гэхдээ ингээд нэг улсаа сонгож мэдгүй ямарсан би айлц л өгөх хэрэгтэй байгаа. Ингээд нэг юм харанхуй нэг юм өрөөдөлтэй тий. Ямарсан айлцаа өгч нь тэг ямар ч гэсэн явна гэж байгаа хүмүүст яг одоо чи тэндээсээ эхлэеч тий. Тэгээд тэрийг эхлэеч ингэч гэсэн нэг тийм танд зөвлөгөө юу вэ? Одоо өнөөдрөөс л ингэрээ гэдэг. Наа аюу хэцүү асуулт. Гэхдээ яг ерөнхийдөө хүн болгон өөр тий. Би бол тэрийг амар сайн мэдрээсээ бодосоо гэж хүсдэг хүмүүсийг бол яг энэ бэлдэх процесс би өөрөө бакалавртаа бэлдэн байж авсан. Амар хичээсэн. Магистртаа бол яг бакалаврт бэлдснээс арай гайгүй. Яг тэ гэвэл нөгөө процессыг мэдээд байгаа шүү дээ. За оноо тийм байдаг шүү гэл ингээ тий. Тэгэхээр арай гайгүй. Тэгэхээр бэлдэх амар хэцүү байдгийг бол мэднэ тий. Материалаа өгөөд хүлээгээд ирэх ч ирэхгүй ч гэл ингээл харанхуй хүлээх энэ дэр ямар хэцүүг мэднэ. Эсвэл rejection буюу тий тэрийг одоо авахгүй сонгогдохгүй байхыг ч мэднэ. Тэгэхээр тэн дээр сэтгэл санаагаар уналгүйгээр тэг яг одоо ингээд яг одоо томьёо энэ ингээд айгүй хэрэгтэй одоо платформ уу тий эсвэл одоо мундаг манай Монгол залуучуудын юм блогууд байдаг тий хэрэгтэй мэдээлэлтэй юм зөндөө байгаа. Тэндээс хэрэгтэй зүйлийг аваад тэгтээ хамгийн гол нь өөрийгөө би өөр шүү, бусад хүмүүс өөр шүү гэдгийг ер нь хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө давуу сул талыг амар сайн мэдээд давуу тал дээрээ илүү сайн ажиллаад өөрийгөө нэг зүйлээр онцгойлох нь айгүй чухал юм шиг надад бол санагддаг. Тэгээд би бас нэг зүйлийг хэлэхэд бол миний одоо нэг хамгийн дуртай ном байдаг Malcolm Gladwell-ийн Outliers гэдэг ном. Тэн дээр бол ерөнхийдөө тэг ингээл одоо нэг яхаа ингээл нэг мундаг хүмүүсийн нэг inspirational speech-үүд айгүйх байдаг болсон тий. Тэгэл ингээл амар ингээл үзэл ингээл гоё олчих гээд байгаа юм шиг. Гэтэ яхаа тэр бол хэрэгтэй тий. Хүн бие биендээ угаасаа урам өгөх нь бол айгүй зөв. Гэтэ хин нэгний inspirational speech-ийг үзээд ч юм уу Стив Джобс ингэсэн байна би ингэчиг гэдэг бол айгүй буруу шүү тий. Хүн болгоны өгөгдөл айгүй өөр гэдэг тэр номон дээр онцлцсан байдаг. Тэр бол бүр ингээд надад амар ингээд үргэлж би бодож явдаг зүйл. За би тэгээ энэ одоо 2 жилийн MBA сурж явах хугацаанд ч гэсэн энэ одоо компаниуд ажиллаад гэсэн үргэлж өөрийгөө дутуугаар мэдрэх юм уу те болохгүй бол яана гэдэг айдас зөндөө байгаа те эсвэл ингээ хийгээд ахад л урагшлахгүй байгаа юм шиг мэдрэмж байж болно. Гэтэ тэгээд тэгчээд л хажууд нэг амар мундаг хүн л учир зүггүй ингээл те бүх юм мундагдаал яваад ээж бас болно те. Гэтэ өөрийгөө бодоо те энэ хүнд байгаа өгөгдөл юу вэ? Надад байгаа юу те? Гэтэ үргэлж надад л байхгүй юм байна гэж бас аргашаа сууж болохгүй. Надад байгаа зүйл байгаад байгаа байхгүй те. Надад өгөгдсөн өгөгдөл гэж байгаа. Бусад хүнд өгөгдсөн өгөгдөл гэж байгаа. Тэгэхээр хувь хүн болгон өөр шүү. Тэгээд дахиад энэ номон дээр бас ярьдаг өөр гол point нь бол 10,000 цаг гэж ярьдаг те. 10,000 цагийн онол буюу ерөнхийдөө энэ бол амар их тоол та. Гэтэ юу гэж хэлэх гээд байна гэхээр ямарваа нэг зүйлийг маш их давтаж хийж иж үр дүн гардаг шүү. Тэгэхээр тэр их зүйлийг хийхин тулд бол одоо энэ шалгалтуудаа бэлтгэхтэй оноо авна гэдэг. Энэ дээр бол оноон дээр фокуслохгүйгээр би хийж гин үү, би practice хийж гин үү, би зогсолтгүй хийж гин үү гэдэг дээр л фокуслаасаа гэж үзэж байна. Оноо бол аяандаа чи хийгээл аваад нэг удаа шалгалтаа өгөхөд оноо ч гараал ирдэг байхгүй тий. Тэгэхээр би тэдэн оноо хизээ авах уу гэж стрессгүйгээр би хийж гин үү гэдэг дээр л агиох фокусаа өгөөд тэгээд бусдтай өөрийгөө харьцуулахаа илүү багасгаад яг өөрийнхөө давуу сул талыг мэдрээд бодод бас зорилт тавиад үргэлжлэл том Ivy League гэж ярих би бол айгүй нормал хүн л гэж өөрийгөө боддог. Тэгээ зүгээр л нэг хүн. Тэгээ бид нар бүгдээрээ л адилхан. Тэгэхээр тэр Outliers буюу тэр том бүл болгонд руу явж байгаа ч юм уу эсвэл бүр ингээд амжилттай үргэлж явж байгаа тэр хүмүүс бас
танаас нь өгөгдөл бол байдаг шүү. Энэ бол бодит зүйл. Би нэг бол хүмүүст хэлхийг амар хүсдэг. Монголд бид нарт бол өгөгдөл маш хомс. Хэсэг бүлэгхэн хүмүүст өгөгдөл танаас нь гоё өгсөн байдаг боловч ихэнх мас бид нарт бол тэр өгөгдөл байдаггүй. Гэхдээ тэрийг олгоод бусдад өөрөө харьцуулгаагаар өөртөө итгэлээ алдахгүйгээр л зогсоо зайгүй, тасралтгүй хийгээрээ. Хийж байгаадаа фокуслаарай. Оноо тэгээ том нэр хүнд энэ дээр бол одоогийн түвшинд бол бити фокуслаарай гэж хэлмээр байна. Аяанда хийж байхад л угаасаа өрөөд. Тийм. Ер нь бол хийж байгаа үр дүн чинь ингээд цаанаасаа гарч ирнэ тий. Хийхгүй яриа л яваад байдаг бас хүмүүс байдаг тий. Би нөгөө өөрөө бакалавра хийжээд буцаж ирээл дандаа ингээд бас залуучуудтай ажилладаг байсан. Тэр үедэр бол хийж гинөө гэдэг хүмүүс, хийж байгаа хүмүүс зүгээр яриад байгаа хүмүүс хоёрын ялгаа бол маш их гардаг. Тэгэхээр хийгээрээ. Тэгээ хийгээл хамбал аяндаа бол гаднаа. Тэгээ боломжууд бол маш их байгаа гэдгийг яагаад айгүй юмыг л ер нь айгүй тийм эрэг талаас нь хараад гэхдээ too optimistic биш те. Realistic эрэг байгаад бодтой эрэг хүн байгаад тэгээд ингээд зогсолгүй хийгээрэй л гэж хэлмээр байна. За, сток баярлалаа. Энэ хүртэл айгүй сонирхолтой өөрийнхөө замнал аяллаа талаар ярьсан Цэрэн лагчтай маш их баярлалаа. Тэгэхээр урилгын минь хүлээж авсан дахин баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ хүрээд манай ингээд диплом подкастын дугаар маань өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяр таа.